Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2025 оны 9-р сарын 1-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-оос 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг Улсын их хурл хэлэлцэж, Улсын их хурлын чуулганы 2025 оны 10-р сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж 3 дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн болон эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн болон эдийн засгийн байнгын хороо 2025 оны 10-р сарын 21-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг хийж хуралдаанаараа Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64-ийн 1-4 заасны дагуу нэгдсэн хуралдааны 2 дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасан төслийн эцсийн хувилбарыг танилцуулгын хамт та бүхэнд хүргүүлсэн. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар дээрх хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг хийх үед Улсын их хурлын гишүүн Б. Уянга 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдсөн байгааг тодруулж, хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 7% байсныг 7.5% болгож өөрчлөгдсөн талаар болон ахмад насны тэтгэвэр, эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор төсвийн урсгал зардал өөрчлөгдсөн тохиолдолд төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүд дахин өөрчлөгдөх хэсэг. Улсын их хурлын гишүүн Л. Соронзон болд нэгдсэн төсвийн орлого зарлагыг тус 490 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх нь хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон төсвийн доктортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангасан хэсэг. Төсвийн доктортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй танилцж, энэ асуудлаар эргэн хэлэлцэх боломжтой эсэх талаар Улсын их хурлын гишүүн Б. Пунсалмаа инфляц 7.5% болж өссөнтэй холбоотойгоор Монгол банкнаас инфляцийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар мөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит хуулийн этгээдүүдийн улсын төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын талаар асуулт асууж хариулт авлаа. Улсын их хурлын эрхэм гишүүдээ. Төсвийн болон эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-оос 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг явуулж, төслийн хувилбарыг гэсэн талаарх танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.